Жинхэнэ хайр гэж юу вэ? Кинон дээр хүлгэрүү эсвэл бодит амьдралын гайхамшиг үү? Өнөөдөр би та бүхэнд 50 жилийн турш хад чулуу гараараа зөхөж, хайртай эмэгтэйдэд зориулсан 6000 гаруй шат сэлсэн нэгэн залуугийн бодит түүхийг ярьж өгье. Энэ бол Хятадын Чунцын мужийн гүн ширэнгэн од нугдсан хайрын шатны бодит түүх юм. За ингээд түүхээ эхлүүлцгээе. 1942 оны 6 дугаар сарын 1 өдөр 6 настай Лю Хүү гэрийнхээ гадаа зарцаа барьж байтал Хятадын уламжлалт үлээвэр хөгжин болох Сванагийн дуу сонсогджээ. Хөдөө тасганд хорим өдөр бүр болоод байдаггүй учраас Лю Хүү чимээг дагангүйсээр хөрш тасганаас тэдний тасганд бэр болон ирж буй үсгэлэнд бүсгүй Сүү Чаачиныг олж харсан байна. Лю хоримын цувааг даган гүйж яваад бүдэрч унахтаа үүдэн шүдэ хугалчихв. Нутгийнхны домгоор бол шинэ бэр хүний аманд хүрвэл шин шүд нь хурдан ургадаг гэдэг байжээ. Хоримын цуваа зогсоод Сүү Чаочин тэрэгнийхээ хөшгийг яран нарийнхан гараараа Лю Хүүгийн аманд зөөлөн хүрч өгсөн байна. Энэ мөч түүний сэтгэл зүрхэнд үрд үлдсэн гэж Лю хожимд урссан байдаг. Ийхүү эндээс 50 гаруй жил үргэлжлэх томог тайрын түүх эхэлжээ. 10 жилийн дараа 26 настай Сүү Чаочины нөхөр нас барж тэрээр 4 жаахан хүүхдийн хамт өнчөрч цуцарсан байна. Харин энэ үед Сүүх сэтгэлдээ нууцхан хайрлаж явсан Лю Хүү тэднийд ойр ойрхон ирж гэрийн ажилтнанд тусалж ирснээр тэдний нөхөрлөл аажмар гүнзгийрчээ. Нэг өдөр Сүү голд мөөг угааж байгаа талтарч унахад 16 настай Лю өсрөн орч түүнийг аварсан байна. Үүнээс хойш бүсгүйч түүнд сэтгэл алдарч эхэлжээ. Тэр цагаас хойш Лю түүнд нууцаар тусалж ус сууж түлээ хагалж өгдөг болсон бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний хайрын үр соёолж эхэлсэн юм. 3 жилийн дараа Лю Сүүд хандан би чамтай гэрлэмээр байна хэмээн гэрлэх санал тавьжээ. Гэвч Сүү түүний өдөөс нухацтайхан харж байгаад дараа нь өөрийнхөө нөхцөл байдлаа бодон би чамаас хамаагүй ихч дээр нь 4 хүүхэдтэй чи дахиж над дээр ирэх хэрэггүй гэж бараг тушаах мэт хэлсэн байна. Хоёулаа бие биедээ хайртай мөртлөө яагаад хамт байж чадсангүй вэ гэж та бодож байж магадгүй юм. Учир нь тухайн үеийн Хятадын нийгэмд эрэгтэй хүн өөрөөсөө 10 насаар ихч тэр тусмаа бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэн гэдэг санаа нь багтамгүй зүйл ээжээ. Ийм харилцааг ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж үздэг байсан төдийгүй хөдөө тасганд бэлэвсэн эмэгтэйг гай авчрагч хэмээн ад үздэг байв. Тэднийг байн хамтдаа байх болсныг мэдсэн тасганыхан тайван байлгахаа болж Сүүг муу гай авчрагч юм. Дахиад жоохон хүүхдийн толгойг эргүүлж байгаад авч суугаад толгойг залхих гих мэтээр доромжилж гадуурхаж эхэлсэн юм. Гэвч жинхэнэ хайрыг ямар ч хүч зогсоож чаддаггүй. Лю шийдвэрээсээ буцаагүй бөгөөд Сүүд хэрвээ энэ ертөнцид бидэнд багтах цай байхгүй бол бид өөрсдийн ертөнцийг бүтээнэ гэж хэлжээ. Ингээд нэгэн шөнө тэд тосгоноос гинэт алга болж хөнгүү зэлүүд уулын гүн рүү алхсаар далайн түвшнээс 1500 метрийн өндөрт орших хадны ингэрт 4 хүүхдийн хамт суурьсан байна. Энэ бол дэлхийгээс тасарсан зөвхөн тэдний ертөнц байлаа. Анхандаа тэдэнд орогнох гэрч байсангүй. Тиймээс уулын хүйтэн агууд амьдарч эхэлжээ. Тэд уулын булгийн тунгалаг усаар ундаалж ой модноос түсэн өвс ногоо жимсээр хоолон ам зууж байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд газар тариалан ирлэх болж улмаар дахиад хүүхдүүдтэй болж нийтдээ 7 хүүхдээ хамтдаа өсгөн хүмүүжүүлсэн байна. Гэр бүлдээ дулаахан орон гэр барихын тулд тэд 3 жилийн турш уугуй хөдөлмөрлөж, ваар шатаан тоосох хийж, ойролцоох моддыг ашиглан өөрсдийн хүчээр 6 шавар байшинг босгож чаджээ. Орчин үеийн соёл иргэншлээс бүрэн тасарсан зам харгуйч байхгүй, цахилгаанч байхгүй, зэрлэг байгалийн дунд тэд хайр сэтгэлээрээ л дулаацсан амьдарч байсан юм. Гэвч уулнаас доош буух бүрт ихнэр нь халтарч унахаас ихэд айдаг байв. Нэг өдөр Сүү уулын их замаар явж байгаад үнэхээр л халтраад унчихжээ. Үүнийг харсан Лю тэр мөчөд нэгэн насан туршийн амлалтыг өгсөн байна. Тэр ихнэртээ би чамдаа зориулж аюулгүй зам гаргаж өгье. Чамайг дахиж хизээч унах аюулд оруулахгүй гэж амлажээ. Мөн хүүхдүүд нь сургуульд явхад аюулгүй зам хэрэгтэй байсан тул эхнэр хүүхдүүдээ бодон Лю ийхүү шат сэлэхээр шийдсэн байна. Ингээд Лю ууланд амьдрах 2 дахь жилээс эхлэн зөвхөн гар багаж ашиглаж хаданд шат сэлж эхэлжээ. Цүү заалах зэрэг энгийн багаж ашиглан хад чулуу нөхөлж зам гаргана гэдэг тийм чамар ажил байсангүй. Сүү түүнийг өрөвдөн залуу ирмэн ингэх хэрэггүй дээ гэж дахин ятгахад Лю инээмсэглээд хөгшин хатагтай минь битгий санаа зов гэж хариулдаг байсан гин. Залуу ирмэн болон хөгшин хатагтай минь гэдэг нь тэдний нэг нэгнээ дууддаг хайрын нэрсэн байжээ. Цаг хугацаа өнгөрч нэг шат нь 10 болж 10 нь 100 болж 100,000 болсоор 2001 он гэхэд Лю нийтдээ 6208 шатны гишүүрийг хаданд сэлсэн байлаа. Тэрээр 50 жилийн турш хайртай хүндээ зориулан шат сэлэхдээ 30-аад ширхэг төмөр цүцийг илэгдэж дуустал нь ашигласан байдаг. 2001 онд уулын гүнд аялаж явсан хэсэг хүмүүс өндөр насны хосууд болон тэдний бүтээсэн энэ гайхамшигт шатыг санамсаргүй байдлаар олж харжээ. Үүнээс хойш хайрын шат хэмээх энэ газар дэлхийн өнцөг болон бүрээс ирэх хүмүүсийн анхаарлыг татах болсон юм.
Тэд Чунцэний сэтгэл хөдлөсөн шилдэг 10 хүний нэгээр шалгарч тэдний түүх Хятадын сонгодог 10 хайрын түүхийн нэг хэмээн зүй ёсоор тооцогджээ. 2006 онд хосууд уудлын гэрээсээ анх удаа гарч Хятадын төв телевизэд ярьцлага өгсөн байна. Ярьцлагын үеэр Ли өвөө "Би түүндээ аюулгүй зам амласан. Шат бүр бол миний амлалтын нэг хэсэг" гэж хэлжээ. Сүү имэж мөн эхний жилүүдийн хүнд хэцүү амьдралаа дурсаж нөхрөөсөө "Би чамд дарамт болж гэнэ үү" гэж олон удаа асуудаг байснаа ярьсан байна. Харин Лю түнд үргэлж "Хэрэв бид хангалттай шаргуу хөдөлмөрлөж чадвал амьдрал сайхан болох болно" гэж хариулдаг байж. 2007 оны 12 дугаар сарын 1 шөнө Лю өвөө гэнэт тухайн алдан унсан байна. Сүү имээ уулын ориглоос хүүхдүүд рүүгээ хашгирч дараа нь бороотой харанхуй шөнө 6000 гаруй гишүүрээр ганцаараа гүн уруудаж хүүдээ мэдээд болгосон гэдэг. Насан туршдаа нөхрийнхөө гараас хөтлөн уруудаж байсан тэр замыг тэр шөнө анх удаа ганцаараа тулсан нь энэ байлаа. Лю өвөөгийн бие улам модож нас барахынхаа өмнө өөрийнх нь хайрын гэрч болсон төмөр алхас үзийг дэргэдээ тавилж байж сайн нэг сэтгэл нь намарч нүд анжээ. Түүнийг нас барах үед хосууд гар гараасаа чанга атгсан хэвээр байсан бөгөөд хүн тэдний гарыг салгаж чадалгүй нэлээн удсан гэдэг. Тэдний энэхүү юр бүсийн түүх олон дуу шүлэг, элсэн зураг, кино урлагт мөнхөрсөн юм. 2011 онд Хайрын шат хэмээх бүрийн хэмжээний кино, 2012 онд Хонконгийн Тэнгэрийн шат олон анги кино бүтээгдэж дэлхийн техник байлдан дагуулжээ. Киноны зохиолч энэхүү агуу хайрыг дэлгэцэн дамжуулахын тулд Жуншан эртний хотгонд 6 удаа очиж хасуудтай бичлэн уулзсан нутгийн зан зайшлыг нарийн судалсан байдаг. Тэрээр нэгэн ярьцлагадаа "Биднийг очиход Лю настан нас бараад удаагүй байлаа. Сүү ээж үүдэнд суугаад алсын цэнхэр улсыг ширтэн чимээг бүхэн санаа алдаж байв. Би дэрэгдэн суугаад "Ээжээ, та сайн уу" гэж асуухад тэр над руу удаан харж байснаа толгоос ихсрэн "Юу сайн байх вэ? Тэр минь явчихлаа. Бид энэ олон жил бие биедээ дасчихсан байж одоо ганцаараа ярих ч хүнгүй яаж амьдрах вэ" гэж нулимс туслуулан хэлсэн хэмээн дурсжээ. Лю өвөөг нас барснаас 5 жилийн дараа Сүү имэж мөн нас барсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу тэднийг хайрын шатын ойролцоо зэрэгцүүлэн оршуулсан байна. Хожим нь киноны зохиолч нэгэн чухал баримтыг дэлгэсэн байдаг. Сүү имээ хөгжимд тэр дундаа Сичуан дуурьнд туйлын дуртай нэгэн байжээ. Лю өвөө хайртай ханаа аюулгүй уулнаас булгаж дуртай дуурийг нь үзүүлэхийн тулд мөн үр хүүхдүүдээ аюулгүй сургуульд явуулахын төлөө энэ үсэр ажлыг эхлүүлсэн аж. Гэхдээ энэхүү шийдвэрийн цаана нэгэн гашуун түүх нуугдаж байжээ. Тэдний анхны хүүхэд төрөх болоход уулын их замаар бууж амжилгүй замдаа золовсон харамсалтай үйл явдал болсон байна. Үүнээс болж Лю өвөөгийн зүрхэнд тасан туршин шарг үлдсэн бөгөөд дахиж хизээж хайртай хүмүүсээ ийм аюулд оруулахгүй гэх амлалт нь яг тэр мөчөөс эхэлсэн гэж зохиолч тайлбарсан байдаг. Өнөөдөр тэрхүү уулын бэлт тэдний хайрыг магтандуулсан нэг нас нэг зүрх шат зэрэг дуунууд ихшгэлсээр байдаг. Алдарч Си All Star хамтлагийн шат дууны "Хэрв амьдрал минь энэ уулнаас өөр юу ч биш байсан ч чиний нэмсэглэл энэ өд өсөх бүх алхмыг үн цэнтэй болгоно" гэсэн хэсэг олон хүний сэтгэл зүрхэнд хүрсэн байдаг. Хайрын шат эзгүүрснээс хойш хэдэн жилийн дараа тэдний баг хүү аав ээжийнхээ гэрээг өвлөн авч одоо хүртэл тэндээ амьдарч байгааж. Хосуудын амьдарч байсан шавар байшин 50 жилийн турш хад чулуу хагалахад ашигласан хуучин багшнууд яг л тэр хിവэрээ цаг хугацаа зогсон мэт хадгалагдсан үлджээ. Хожим нь хотын захиргаанаас уг газрыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж одоо тэнд хосуудын мөнхийн хайрыг бэлгэсэн хүрэл хөшөө. Тэдний амьдралын ховор нандин дурсгалыг хадгалсан гэр музей бий болсон байна. Аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтын бариул нэмж суурилуулснаар жуулчид 1500 метрийн өндөрт аюулгүй өгсөн гарч байгалийн сайхныг хүний сайхантай хамт мэдэрдэг болжээ. Сонирхолтой энэ ариун хайрын талбарыг үзэхэд ямар ч төлбөр хураамж авдаггүй гэсэн. Хамгийн сүүлд 2024 онд Бразилийн алдар зохиолч Паула Викети энэ газарт өөрийн биеэр очиж үзээд "Энэ түүх зөвхөн Хятадынх биш, харин хүн төрлөختөн бид бүгдийг. Энэ бол миний харж байсан хамгийн агуу хайр" хэмээн дуу алдсан байдаг. Тэрээр одоо Лю өвөө Сүү имээ нарын амьдралаа сэтгүүлсэн шинэ роман дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь тэдний түүх ирээдүйд ч хүмүүсийн зүрх сэтгэлийг дулаацалсаар байхын баталгаа юм. Өнөөдөр тэрхүү 6208 шатны ард Лю өвөөгийн дуссан хөлс, Сүү имээгийн нэмсэглэл тэдний хамтдаа тулсан 50 жил нугдан үлджээ. Тэдний хайр үхлээр төгсөөгүй, харин мөнхийн шат болон энэ дэлхийд үрд үлдсэн юм. Магадгүй бидний амьдралд ч бас өксгөд бэрх өндөр хадан санууд тааралдаг. Гэхдээ хэрвээ таны дэргэд гарнаастай натгах тэр нэгэн байвал та ямар ч уулын оргилд хүрч чадна. Жинхэнэ хайр гэж юу вэ гэдэг асуултанд энэ 6208 шат танд хангалттай хариулт өгсөн болов уу гэж найдаж байна. Мянган кино сувгийн кино шиг төгөөд контентын анхны дугаартай хамт байсан танд баярлалаа. Дараагийн дугаараар дахин нэг гайхамшиг түгээр иргэн уулзцай. Түр баяртай.